Их сони юм ярина. Сайн байцгаана уу? Болон байна. Өнөөдрийн бичлэгээр би сэтгэл хөдлөлийнхаа тухай ярих гэж байгаа. Яг энэ тухай урд нь ер нь их ярьж байгаагүй. Биччихсэн, блог биччихсэн. Тэгээ ер нь Instagram-ийн асуулт хариултанд ч юм уу нэг санаа зовхгүй хариулцдаг байхгүй бичгийн хэлбэрээр болохоор бичгээр би чи ер нь өөрийгөө арай гайгүй илэрхийлдэг байхгүй ярихаас илүүтэйгээр тэгээд ярина гэхээр жоохон амар л байна л да. Гэхдээ яагаад ийм бичлэг хийхээр шийдсэн бэ гэхлээр бид нар монголчууд хамгийн их стресс хамгийн ихэн цаашийн нэлээд стресстэй амьдралын хэмнэл одоо энэ орчин нөхцөл цаг агаар улс төр бүр хамаг юмараа айгүйх стрессдэх бөгөөд депрессдэх яг сэтгэл готролд орох үс тийм арт түмэн атлаа бид нэр ерөөс сэтгэл готрлын тухай нээлттэй ярьдаггүй юм шиг санагддаг. Ялангуяа сэтгэл зүйчдээр очих антидепрессант тийм одоо яг энэ нөхцөл байдал депрессант зориулсан сэтгэл готролд зориулсан эм уух муух гэдэг тийм ойлголт бол айгүй бага байдаг учраас энэ тухай илүү их ярилцгаая гэж бодсон. Бид нар чи ер нь тэгэл жоохон сэтгэл готролд ордог ч юм уу ингээ жоохон улирлын чанартай гэдэг нь яг хавар болохоор гэсэн үг биш шүү дээ. Одоо яг хэсэг хугацаанд ингээ гайгүй байж байгаад нэг депресс рүүгээ илүү орчдөг хүмүүсийг бид нар чи юмтай гэж үздэг ард түмэн шүү дээ. Бурхан гооч гэсэн юм. Тэгэхээр ийм ард түмний дунд сэтгэл готролын тухай ярих хэцүү. Яг ийм ард түмний дунд ийм орчин нөхцөл сэтгэл готролтой амьдрах бүр хэцүү. Тэгэхээр би мэрэгжлийн хүн биш юм чинь энэ видеон дээр яагаад ч сэтгэл готрол гэж юу вэ? Хэрхэн үнийг даван туулах вэ гэсэн тийм юм ярьж хизэж чадахгүй штэ. Тэгэхээр би зүгээр л өөрийнхөө жишээг ярил зүгээр юм болов гэж бодсон байхгүй юу? Энэ яг тэгэх how to гэдэг видео биш зүгээр л story time. Намайг ер нь хүмүүс гаднаас нь хараад айгу өөдрөг, happy ийм ер нь бол тийм л дээ. Хөвчлэн одоо 98% та тийм байдаг. За 98-д ч арай их хүн байна. За 70% happy байдаг. Тэгтээ яг сэтгэл готролд өртдөг эм орох гэж амар муухай нэрлээд байдаг эм орох биш ер нь ингэж жоохон эмзэг готролд өртөөд байдаг төрлийн хүмүүс заавал ингээ гаднаас нь харахад л депрессцэн царайтай тийм байдаггүй юм шүү айгүй итэвхтэй зориг тэмүүлэлтэй амар амьдрал тайртай амар аз жаргалтай мөртлөө цаанаа тэр хүмүүс айгүй депресстэй байж болдог маш олон хүний жишээн дээрээс энийг харж болдог за хамгийн их нь стресс депресс хоёрын ялгаа гэж байгаа байхгүй. Стресс гэдэг чинь одоо нэг юмнаас шалтгаалж ууралж байгааг хөвчлийн стресс гэдэг юм шиг байгаа. Гунигтай байгаа хүмүүс жишээлбэл юунаас олж уурлаад байгаагаа юунаас олж гуниглаад байгаагаа мэддэг. Одоо салалтаас олж гуниглж байна. Ингэснээс олж би стресстэй байна, ууртай байна гэдгээ мэддэг. А яг сэтгэл готролд өртдөг хүмүүс бол юунаас болж байгаа шалтгаанаа хөвчлэн мэддэггүй. Амьдрал нь бүгдээрээ гоё байгаа юм шиг одоо ямар ч тийм хэцүү юм байхгүй байгаа тахад хүртэл стресстэж үгүй депресстэйж болдог байхгүй шалтгаанаа мэддэггүй яагаад уйлаад байгаагаа яагаад ингэж орносооч босох тэнхэлгүй байгаагаа яачаад ингэж зовоод байгаагаа өөрөө ерөөсөө мэддэггүй бус хүмүүс одоо жишээлбэл ингээл найзууд ч юм уу гэрийнхэн ч юм уу үгүй чи яагаад ингэж байгаа яасан юу болсон ингэ тэгэнгүүт хэлэх юм болдгоо байхгүй депресстэй байгаа хүмүүс юунаас болоод fucking depressed байгаагаа мэддэггүй. За миний хувьд гэх юм бол хамгийн анхны хүчтэй илэрсэн готрол гэх юм бол яг 14-5-тай л байсан юм. Хамгийн анхных бөгөөд хамгийн ширүүн илэржсэн нь тэр үед байсан байхгүй юу? Тэгээд яг 14-15-тайд одоо амьдрал нэг хэцүү юм нэг байхгүй. Гэтэ яг тэгэл өөрийнхөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй юу сонирхож байгаагаа олоогүй төрлийн хүүхэд. Тэгээд нэг 10 жилд чинь нэг бинийгаа жоохон тэгж шоглож, доогълж нөгөө шогдралдаг штэ, булли хийн гэдэг штэ тий. Тим юм надад дээр жоохон иржсэн байхгүй юу? Ингийн нэг тийм жоохон атмаа маркийн огтод жоохон ингэж мэнгээл нэг ангийн нэг гоё охины хувцлалтыг нь дуурайх маркийн нэг тийм тэрнтэй адилхан төрлийн хувцас өмссөн чинь намайг 0 дагуулж ороод ханд ингэж мэгж хагаад нэг тийм одоо булли маягийн юм тохиолдчихсан байхгүй юу? Тэр нь одоо тэгээд одоо бодоход бол тэр чинь тийм асуудал биш шүү дээ. Гэтэ яг тухайн үеийн тэр хүүхдийн сэтгэл зүйд болохоор амар хүн дээр нөлөөлөд тий зарим хүмүүс надад ийм дургу байж болж гин гэдгийг би анх удаа амьдралдаа тэрийг мэдрэнгүүтээ ингээд шоконд орсон. Бүлгэлүүлчлээ тий одоо шовдрал болчлаа ингээд анги руу очих гэхээр амар хэцүү болчлоо. Амар тэнэг байдалд орчлоо гэд тэгээд тухайн үе тэрийг найзуудтай ч хэлж чадаагүй амар ингээд дотроо готраад ингээд сонирн болоод ингээл явж байгаа. Тэгээд нэг хэсэг би хичээлдээ явж чадахгүй өглөө
одоо манай гэрээс хичээл хүртэл ерөөсөө автобусанд суух шаардлага байдаггүйсэн бохгүй. Ингээд алхаал орчдөг тийм ойрхон сургууль. Тэнгүүт би гэрээсээ өглөө гараад сургуулаа өнгөрөөд автобусны буудлын дээр очиод автобусанд суугаад тэгээд ингээд хамгийн хойдолд нь суучаад тойрол яваад дэгсэн. Нөө жоох хүүхд болохоор надаас автобусны мөнгө нэхэхгүй. Тэр автобуснаас ерөөсөө буухгүй ингээл тойрол яваад дэгсэн. Тэгээд нэг 3 өдөр тэгсэн баха. Тэгээд 4-р өдрөө тэгэх гэсэн чи багш ээж рүү устчих юм шиг санагдаад айгаад. Гэтэ тэрний юм хичээлдээ муу зуудаа багштай одоо даалгавраа хийгээгүйдээ биш, зүгээр л яг тэр ангид нэг очмооргүй санагдаад. Тэгэл нөгөө охтууд байгаа ч юм шиг намайг ингээд шоолол шивэр авир хийх ч юм шиг санагдаад айгаад ингээд ганцаараа болохоор ч тэр чиг тэнэлт гэж хэлэхэд хэцүү. Зүгээр л одоо очих газар олдохгүй ингээд. Үгүй яг шалтгаан нь тэр ангийн дээрлэхүү хүүхдүүд байсан уу гэхээр бас үгүй байхгүй юу. Яг тэгвэл миний найзууд бүр амар кул охтууд байсан. Тэгээд би тэднэртэй хэлсэн бол тэд намайг бүр доор нь өмөрөө дор нь зохицолч байсан байхгүй юу. Би хэлж чадаагүй. Тэгээд тэр яг нэг шалтгаан тэрнээс шалтгаан нь биш. Зүгээр л цаанаасаа л тэгээдсэн юм шиг байна. Тэр одоо юу нөлөөлсөн бүү мэд. Тэгээд яг тэр депресс нэг хэдэн сар үргэлжлээд тэг би сургуультай явмааргүй санагдаад, найзуудтайгаа уулзмааргүй санагдаад тэгснээ бүр нөгөө нэг suicidal thoughts орж ирээд одоо яг энийг ингээ хэлэхээр юу ямар ч амьдрал үзээгүй юу ч мэдэхгүй жоохон бацаан байсан юм байж юу амьдралын юунд нь гутарч тэгжсэн юм бол гэмээр. Тэгтээ яг тухайн үед хамгийн анх амиа хорломоор санагдчихсан байхгүй. Тэгээд яг би дотроо бодоод яаж өхвөл зүгээр юм бэ гэж бодоод одоо арга барилуу дотроо бодож авахгүй цаа тэгвэл өвдөх бах тэгвэл амар байх гэж мэгж амар олон юм дотроо бодчихсон. Одоо тухайн үед интернет байсан бол Google тэл байсан баг. Тэгээд дотроо бодож байгаад нэг арга олсон юм. Тэрийг мэдээж хийгээгүй л дээ. Гэтэ ингээд тэр аргаа олцсон. Ингээд дотроо бодсон. Тэгээд за тэгэж хүндээ гэж бодож модоо зөө. Тэгснэ баг яаж тэрийг цуглуулах юм? Тэрэнд хэрэг тэр одоо энэ ч угаасаа л тэнэг л процесс юм чинь. Гэтэ хүмүүст тохиолддог л процесс юм чинь ярих л хэрэгтэй л дээ. Тэгснэ бас аюу аимшигтай захиа бичсэн. Гэхдээ тэр захиан дээр юу гэж бичснээ бол сандгүй юм. Олигтой юм бол бичээгүй угаасаа юугаа бичих вэ? Уучлаарай л гэсэн байсан баг. Хичээлийнхаа дэвтэрний нөгөө шоотод дөрвөлжин цаасыг нь уурж авч агаад хоёр хувааж агаад нэг жижигхэн нэг иймхэн цаасан дээр юу гэж бичсэн юм. Тэгээд тэрийг мангар жижигхэн уулаа жижигхэн юм духтуу болгоод тэрийг нэлээ хэдэн хоног авч явсан шүү нөө. Зүгээр л тэгэж бодож исэн гэхээс биш одоо амиа орлох тухай зүгээр л бодож исэн гэхээс биш ерөөсөө тэгж үйлдэл бол хийж байгаагүй. Гэхдээ захаа бичнэ гэдэг чинь өөрөө бас үйлдэл юм байна л та. За тэгээд тэр 14 насны хямрал тэгээд дуссан баггүй юу? За нэг хэдэн сар үргэлжлээд тэгээд гайг болцсон. Би тэгэл тэрнээс хойш яг одоо нөө анги дээрээ өөрийнхөө байр суурийг олоод яг найз нөхөдтэйгөө илүү зузаан болоод яг ингээд байр сууриа олоод ирсэн чинь гайгүй болцсон байх гэж боддیں۔ Яаж гайгүй болсон юм мэдгүй. За тэгэл нөгөө хөвгүүдийг сонирхол крашлал найз бандтай болол тэгэл арай гайгүй болсон баг. За яг би ингэж арилгасан. Гэхдээ одоо та нар өөрсдийнхөө яаж хийж байгаа тэр бодлоо арилгах хэрэгтэй шүү. Яаж хийж байгаа л арилгаж давж гаргах хэрэгтэй. Яг бол амьдрал чинь тэрнээс том шүү дээ. За тэгээд 14-т анхны яг ийм гутрал ингэж орж ирээд болсон байхгүй. Тэнгүүтээ дараагийнх нь болохоор 23-тад. Тэр үед болохоор би яг ажил хийдэг болсон. Карьер эхэлсэн. Ер нь бол айгүй гоё үе байсан байхгүй. Зарим нь мэдж байгаа бол тэр үед би яг телевизэд ажилладаг. Тухайн үед айгүй сайн үзэлттэй байсан. Телевизийн нэвтрүүлэг хөтэлдэг. Айгүй гоё байсан байхгүй. Тэгэл гадуур явахаар хүмүүс таньж мэддэг. Нөгөө зургатаар гардаг охин гэж мэгэл тэгэж мэгдэг. Тэгээд тусдаа гарцсан ганцаараа амьдардаг. Айгүй одоо тийм тогтвортой, үерхэлтэй, найз залуутай. Тэгэл хамаг юм тогтцсон байсан байхгүй ингээд бүх юм байж хахад гинт унчиж байгаа байхгүй. Яг ингээд яагаад юу дутлаа гэж хулаан л гэмээр өстэй жинхнээсээ. Тэр үед гэхтээстэй амар байсан. Тэр үед айгүй амар байсан. Юу яагаад ингээд ямар ч амьдрах, ажиллах хүсэл сонирхолгүй болоод ингээд бүр ерөөсөө ажиллаа хиймээргүй санагдаад ингээд уул нь миний ажил чи айгүй гоё ажил байгаа даа шүү дээ. Ингээд их гоё нүрэ бодуулаад гоё ганга хувц өмсөөл амар гоё ингээд камерын урд гоё юм яриад гоё хүмүүстэй уулзаал тэгэл одуудтай уулзаал жүжигчтэй уулзаал гэл ингээд алийг ч хиймээргүй санагдсан зөө. Тэгээд
ингээд аюу гой хайртай хүмүүс маань дэргэд байгаа тий найз залуу дэргэд хамт байгаад хамт ажиллаад ингээд аюу гой байгаад байгаа мөртлөө ингээд тэр хүнийг хайрлах хүсэл чинь их төрөхгүй. Ингээд юу ч хиймээргүй юу ч ингээд амар хөгийн санагдаад тэгээд тэр үед хамгийн анх яг миний биеинд нөлөөлсөн байхгүй. Тэр гэхдээ яг сэтгэл санаа л шууд бие рүү нөлөөлсөн баг. Миний бөөр хизээ ч өвдөж байгаагүй. Тэгсэн чинь тэр үеэр гинт бөөрний дутагдал биш юу арай дутагдал бишээ. Бөөр чи өвдсөн байна, өрөвссөн байна. Бүрстөө юу бөөр чи амар мудсан байна, имлэг твтгээд. Тэгээд гівгэнд ингээ 23 жил зүг зүгээр өвчсөн. Гинт бөөрөөр өвдөд. Тэгээ нэг 10 хоног имлэг твтээд бөөрийн эмчилгээ хийлгээд. Тэгээ тэр цагаас хойш дахиж миний бөөр хизээч өвдөөгүй. Тийм хурдан уурладаг төрлийн хүн биш байхгүй. Тэр үеэр бол амар хурдан уурладаг, амар ингэдэг юм өөрийгөө ингээ хамгаалцдаг болсон. Тэгэнгүүтээ шууд бөөр муудаад шээс баг гардаг болоод шингийн мууханд багасаад тэгэнгүүтээ арьс мар суурашаад ингээ шууд хамгийн чухал юм нь гэх юм бол шүн унтаж чадхаа болцсон. Өдөржингөө ажиллаад бөөн зураг авал да гэж явж байгаад шүн гэртээ орж ирэл одоостой нам унтах байхдаа гэл орондоо унтахгүй. Ерөөс унтахгүй. Тэгэнгүүтээ ингээд би ингээ хамаг би яс янгнаад ингээд хүн чинь ингээд амар ядархаар ингээд би ингээд болорсон юм шиг өвддөг шүү дээ. Яг тэгээд өвдөд байгаа байхгүй юу? Тэнгүүтээ ингээд унтчвал зүгээр болно шүү дээ. Унтахгүй. Ингээд бүх биеийн ясны янгнаал булраал байгаа л байна. Тэгээд тарих толгой зөндөө юм бодогдоод нэг унтахаараа хавийн юм зүүдлээд ингээд тийм. Тэгэд би тэр унтахаа болоод ирэнгүүтээ л за эн чинь болохоо байж байгаа юм байна гэж ерөнхийдөө ойлгосон байхгүй. Тэрнээс өмнө ингээл бие муудаал ингээл хамаг юм хураашаал эсвэл ингээл амар ууртай болж байгаагаа хүн муулах дуртай болж байгаагаа эсвэл ажиллаа тэгж ялархаж хийдэг болж байгаагаа би анзаарангуудаа эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй байсан юм шиг байна. Тэр үед нь болохоор би ерөөсөө арга хэмжээ аваагүй. Яг тэр үеийн гутралаа бол би арай дэндүү тултал нь удаацсан. Тэгээд тэрнийхээ шанган ч гэсэндээ дэндүү томл амссан л да ингээл тухайд байсан хамгал юмаа золиослон байж ижиж тэр хямрлаас гарсан гэл тэгэхээр чинь би ажилласаа гараад тустай амьдарч яснаа болоод буцаж гэртээ нүүж ирээд залуугаасаа салгаад ингээд хамаг юмыг болоод тэгэнгүүтээ ингээд аажмаар багаар тэр депресстээс гарсан. Яг яаж гарсан бэ гэхлээр яг л тэр л нөхцөл байдлыг бүр мөсөн өөрчлөөд хийжсэн бүх юмаа болоод бүгднийг нь хаяад тгээс нь эхэлсэн гэх юм уу. Ингээл амар од гэж явж яснаа гівгэнд ажилгүй багийн болчихж байгаа байхгүй. Тэгвэл тэр нь миний хувьд зөв байсан. Тим шийдвэр гаргасандаа эзэж харамсаж байгаагүй. Тэр үед бол яг өмнөх 14-т байсан шиг арайч тийм одоо үхээд өгье гэсэн тийм амар бодол орж ирээгүй. Зүгээр л яваад өгье гэдэг бодол амар орж ирсэн. Тэгээд би хүн болгоныг гайхшруулад өөрийгөө ч гайхшруулад өстө жинхнээсээ яваад өгсөн. Бүх юмнаас, хамаг амьдралаасаа тэр чигтээ яваад. Тэгээд дараагийнх нь болохоор бүр саяхан штэ дөнгөж саяхан. 18 оны сүүл 19 оны ихээр баггүй. Тэгтээ тэрийг айгу богинохон хугацаанд л үргэлжлүүлсэн. Айгу хурдан дарсан. Гэхдээ тэр бас юу байсан? Яг depression, anxiety гэдэг хоёр өөр тустай юм байдаг. Нэг нь одоо сэтгэл готрол, нэг нь сэтгэл зовнил гэж. Сэтгэл зовнил болохоор яг ингээд юм шалтгаанаас үүсдэг гэх юм уу? Одоо ингээд айж дандаа юм айдастай төгшүүртэй ингээд хин намайг хаанаас яачих бол те яах бол яана гэсэн тийм нэг дандаа л тийм төгшүүртэй л байгаад юм л гэсэн үг л дээ. Яа гэд нэг газраас хүн гарч ирээд бариад авах гээд байгаа юм шиг. Байнгын нэг за хин надаас юу нэгж байгаа вэ? Юу вэ? Би хинд юу хийн үгнэ гэд амлчлаа ч юм уу тийм нэг хийж дуусгаагүй ажил байхаар нэг хүнд хэцүү байгаад байдаг шүү дээ. Яг тийм мэдрэмж ингээд тасралтгүй төрөөд байсан баггүй. Тэр үед болохоор би яг амар муухан хамгийн муухан заяа. Тэр миний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан баггүй юу? Байх ёстой байсан баггүй юу? Яг үндсэндээ бол би яг тэр үед нэг Here to Remember номоо бичээд дууссан. Сүүлийнхаа яг редакторын засваруудыг оруулаад яг ингээд их бэлтгэлээ хийгээд, дизайнаа хийгээд яг ингээд номоо яг хийжсэн тэр үедээ тийм юмроо орчилж байгаа байхгүй. Тэнгүүд амар өөдгөө аваад байж юм. Би тэр үеийг айгүй аз жаргалтайгаар мэдэрч туулах хэрэгтэй байсан баггүй юу? Яг одоо бичээч хүний хувьд гэх юм бол тэгж яхад чи ингээд тэр үеийн нүг яана гой болохгүй бол яана энэ ном тэг хүмүүс таалагдахгүй бол яана гэсэн тийм бодлоос үүдээд depression, anxiety хоёр нэмэгдээд нийлээд
миний нуруунд дээр ингээд нэгэн дээр нь ингээд дараад суучж байгаа байхгүй. Тэгээд ингээд яг бүтээлч юм хийх гингүүд яг ингээд энэ дээрээс дараад яана хулаа хүмүүс таалагдахгүй бол яах юм бэ? Чи шатвал яах юм бэ? Чамаа хүмүүс шоолвол яах юм бэ гэсэн юмнууд бүгдээр ингээд толгойд ингэж орж ирээд ингээд амар муухай 26 жил зүгээр явжсэн. Гинт зүрх өвддөг. Амар өвдгөө. Тэгээд гинт ингээд зүрх өвдөд би бүр зүрх өвд яаж өвдөдгийг ч мэддэггүй байсан хүн баггүй юу. Тэгээ бас эмнэлэгт хэвтсэн байдаг юм. Амар балаа. Тэгээд тэрнээс хойш дахиж зүрхийг агаачгүй шүү дээ. Үнэхээр хүний урманд өөдгөө. Тэгэхээр би ер нь ойлгосон. Яг одоо ингээд би depressed сэтгэл готролд өртөөд одоо тархиндах тэр аз жаргалын гормон ялгаруулдаг юм багасаад ч юм уу тий. Яг ингээд сэтгэл готролд өртөөд ихлэнгүүд би маань дагаад өвдчихдөг байхгүй юу. Тэнгүүтээ ингээд сонин рандом эрэхтэн гарч ирээд тэр нь өвдчихдөг. Яг ном гарахын өмнөх 2 сард ингээд байнгын төгшүүртээ ингээд өглөө босоод гэл ингээл энд ингээл ингэж ингээ боож байгаа юм санагдал ингээл тэнгүүтээ ингээд номоо гаргаад ном хевлэгдээд номын нээлт болоод хүмүүс амар гоё байгаал ингээл гарын ус хийж авъя хоёлоо зураг авахуулъя гэл тийм амар аз жаргалтай үе явагдаж байгаа шүү дээ тий. Яг тэр үеэр нь нөгөө төгшүүр нь алга болонгуудаа зүгээр шууд гутрал нь ороод ирцэн. Тухайн үед тэмдэглэлийн дэвтэр дээр биччихсэн байхгүй. Яагаад би ингээд хамгийн аз жаргалтай байх ёстой үе дээрээ ингээд уйлаад байгаа юм бэ? Амар тэнэг байхгүй юу? Ерөөсө готрох юм байхгүй. Харин ч амар аз жаргалтай байх ёстой тий. Бүх юм нь бүтэн бүлээн бүх юм байгаад ахад ингээд цаанаасаа өглөө боссон ч орой унтсан ч ингээд дараад идэх байхгүй нэг юм хүч гэх юм нэг юм том сүдэр шиг юм. Тэг тэрийг яаж болиулахаа мэдэхгүй. Яаж алга болгохоо мэдэхгүй. Хүнд хэлэхээр ингээд чийстэ барыг жаргалчин дэмж юм юм уу тий. Хүсэндээ гутраад идэв ч гэдэг юм уу. Тэстэ чамтай харьцуулбал би л гутармаар байна гэж өөрийнхөө амьдралыг яриад ч гэдэг юм уу. Тийм байдаг болохоор яг ийм үеэр хүн амар ганцаарддаг. Тэгэхээр хэлэх гэсэн санаа миний хувьд яг depression ийм байдлаар ингэж илэрж байсан. Дараа хизээ ингэх юм мэдэхгүй. Энэ нь чи яг тийм өвчин зовлон биш. Эдгэрн болно гэсэн юм. За байдаг л ахал та. Ингээд энэ чинь ингээд хүн болго өөр байдаг шиг хүн болгон тохиолдож байгаа юм ч гэсэн өөр байд юм шиг байгаа юм. Зарим хүмүүс болохоор ингээд урт хугацаагаар ингэж явдаг. Миний хувьд болохоор ингээд зүгээр байж байгаад ингээд нэг ингэж уналтанд ороод дахиж байж байгаад нэг ингэж уналтанд ордог төрлийн уналт ч гэхээр яшаа энэ одоо гутралд ордог төрлийн юм баггүй юу. Гэтэ тэг хүн болгоны нөхцөл байдал өөр. Зарим хүмүүсийн гутрал нь одоо хүүхэд насндаа олдсон тэр травмагаас болдог ч юм уу тий одоо хүүхэд насндаа гэр бүл нь ямар байсан, аав ээж нь ямар байсан, хүүхэд наснд ямар нэгэн тийм айлгаж ичээсэн юм тохиолдсон бол тэр нь том болонгууд дагаад ирсэн байж байгаа. Тэгэл тэр тэгэл тэр чагаа траума гэдэг чинь тэгээд тусдаа шал тусдаа өөр сэдвэлтэй. Хүн болгоны шалтгаан өөр, зарим нь ингээд үнэхээр зовлонтой тий үнэхээр асуудалтай байж болно. Тэрнээсээ болоод гутардаг байж болно. Зарим нэг над шиг нэг ямар ч шалтгаангүй зүгээр гинт тэгдэгч байж болно. Хэлэх гэсэн санаа чи ганцаараа биш ээ. Ихэнх хүмүүст тохиолддог. Надад ч ихсэн ингэж тохиолдож байсан. Би гурвангийн даваад гарсан. Тэгээ энэ цаг үед хамгийн гол нь өөртөө хайртай байхаа болж болохгүй. Яг энэ үеэр чи амар муухай өөртөө хайргүй болчдөг байхгүй ингээд өөрийн бүх юм таалагдхаа болоод ингээд тэр бодолтой хитрхийх автаж өөрийгөө хайрлахаа болж болохгүй. Яагаад гэвэл хорвоод л хийөөж юм хийх ажил их байна. Амьдрах өдрүүд их байна. Адал явдал их байна. Чи амьдрал гэдэг чинь баялаг штэ. Нэг өдөр нь уйлна, маргааш нь инээн. Сэтгэл готролд өртөж байгаа бол мэрэгжлийн хүний тусламжаа аваарай. Сэтгэл судлаач дээр очиод уулзаад үз. Яг мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваад үз. Зүгээр болно. Зүгээр болдё. Хэдэн сар үргэлжлэх л баг. Тэгж байгаа зүгээр болчихдог байхгүй. Тэгээд нэг өглөөс ирэхэд чи тэгэж бачуурсан ч юм уу тийм нэг ёо гэсэн тийм мэдрэмж төрөхгүй ингээд өнөөдөр гоё юм хий тэ гоё амьдрий гоё бай гэсэн тийм итгэлтэй нэг өдөрс ирнэ. Энэ үйл явж өнгөрнө. Энэ муухай цаг үе дуусна. Энэ depression сэтгэл готрал алга болно.
Гэхдээ алга болоход нь чи өөртөө туслах хэрэгтэй. Мэргэжлийн хүний тусалцаа аваарай, сэтгэл зүйч дээр очиорой. За энэ удаагийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. За. Bye.